За, хэмжигдэхүүн тооцоолох хэд хэдэн жишээ авъя. Дэлхийн диаметр дунджаар нэгийг үржих нь 10.7 зэрэг метрийн урттай. Дараах сонголтуудаас аль нь дэлхийн диаметр байж болох вэ? Энэ бол ойролцоогоор авсан байна. Одоо бид тооцоолох гэж байна. Эдгээрээс аль нь нэгийг үржих нь 10.7 зэрэгтэй илүү төхөж очихыг тооцоол гэж асуусан гэсэн. Гол санаа нь нэгийг үржих нь 10.7 зэрэг нь нэгийн араас 7 тэгтэй байна гэдгийг ухаарах хэрэгтэй. 1, 2, 3, 4, 5, 6, 7. 7 тэг. Ингээд таслал тавьчих. Тэгвэл уншихад илүү хялбар болох байх. За тэгэхээр энэ нэгийг үржих нь 10.7 зэрэг гэдэг нь 10 сая гэсэн үг. Ингээд харахаар эдгээрээс 10 сая төхөж очихоор хамгийн ойролцоо хэмжсэн нь аль байна вэ? За энэ 1,271 сая буюу 1,271,543 метр гэж байна. Үүнийг бид үнэхээр ойролцоогоор хэмжсэн гэвэл 1 сая метр л байгаа 10 сая хүрэх хаа байсан юм. Иймээс үүнийг хаслаа. Дараагийнх нь 12,715,430 метр гэсэн байна. Үүнийг ойролцоогоор тооцоолвол болж байна. Бидэнд 10 сая хэрэгтэй шүү дээ. За үүнийг шинжлэх ухааны бичиглэлээр илэрхийлэхээр 1 саяны 271,543-ыг үржих нь 10.7 зэрэг болно. Энд бичиж харуулъя. 12,715,430. Үүнийг шинжлэх ухааны бичиглэлээр илэрхийлвэл 1 саяны 271,543-ыг үржих нь 10.7 зэрэг. Ингээд илэрхийлчихээр хардаа би үүнийг ойролцоогоор ингэж авсан байгаа биз? Үнэхээр хариунд маань төхөж очиж байгаа тул үүнийг гэж бодож байна. За алив шалгаад үзье хэлтэй. Үүнийг тухайлбал авч үзвэл энэ чинь ойролцоогоор 100 сая болоод явж байгаач нэгийг үржих нь 10.8 зэрэг болох учраас энэ хэтэрхий ихтэж байна. Энэ бол бүр 1 тэрбум болчихлоо. Өөрөөр хэлбэл 10.9 зэрэг гэсэн үг. Бас л ихтэж байна тий. Иймээс энэ л хамгийн зөв хариу байна да. Ахаад нэг бодлого бодож үзье. 7-г үржих нь 10.5 зэрэг нь нэгийг үржих нь 10.4 зэргээс хэд дахин их вэ гэж асуусан байна. Үүнийг хэдүүлээ шууд хуваах үйлээр бодчихж болно тийм үү? 7-г үржих нь 10.5 зэргийг хуваах нь нэгийг үржих нь 10.4 зэрэг гэдэг чинь тэнцүү 7-г хуваах нь нэгийг үржүүлэх нь 10.5 зэргийг хуваах нь 10.4 зэрэг болно. Ингээд тэнцүү 7-г нэгт хуваахаар 7 гарна. Харин 10.5 зэрэг гэхээр энэ нь 10-ыг өөрөөр нь 5 удаа үржүүлэх бөгөөд үүнийг хуваах нь энд энэ нь 10-ыг өөрөөр нь 4 удаа үржүүлнэ гэсэн үг. 4 ширхэг 10 хураагдаад 1 ширхэг 10 үлдэнэ гэж бодож болно. Эсвэл та нар зэргийн дүрмээ санаж байгаа бол хуваах үйлдэл дээр энэ нь 10.5-аас хасах нь 4 зэрэг буюу 10.1 зэрэг болно. Ийхүү энд байсан бүхэн хэлбэрчлэгдээд энэ нь 10.5-аас хасах нь 4 болж хувираад 11 зэрэг буюу ерөөсөө л 10 болж байгаа юм. Өөрөөр хэлбэл энд энэ нь 7-г үржих нь 10 болон хариу нь 70 гарлаа. Тэгэхээр 7-г үржих нь 10.5 зэрэг нь нэгийг үржих нь 10.4 зэргээс 70 дахин их байх нэ. 70 дахин их. За дахиад нэгийг бодъё. Энд 3-ын 10.9 зэрэг нь ямар тооноос 30,000 дахин их вэ гэж асуужээ. Ахаад хуваах үйлдэл хийж бодно те. Ингээд энд 3-ыг үржих нь 10.9 зэрэг нь ямар тооноос 30,000 дахин их вэ гэхээр 30,000-д хуваах нь байна. Энд шинжлэх ухааны бичиглэлээр илэрхийлсэн байна. Харин энэ нь хуваар нь зүгээр л энгийн хэлбэрээр бичжээ. Үүнийг хэдүүлээ яаж бодож болох вэ гэхээр нэг бол үүнийг энгийн болгоод үүнд хуваан. Эсвэл үүнийг шинжлэх ухааны бичиглэлд оруулчихад бодож болно. Аль альнаар нь бодоод үзье. Энэ тоог задлбал те. Энэ хүртүр дээр байгааг хэдүүлээ задлж бичвэл 3-ын араас 9 тоо 9 хийхтэй тоо гарна. 1 2 3 4 5 6 7 8 9. Уншихад амар байх үднээс энд хідэн таслал тавиад өгчихье. За үүнийг бүгдээрөө 3-ын араас 4 тэгтэй тоонд хуваана. 3 гээд 1 2 3 4. 4 тэг байгаа. Одоо тэгүүдийг хураая. Хүртвэр ба хуваарийг 10-д хуваая. Ахаад 10-д хуваая. Ахаад 10-д хуваагаад дахиад 10-д хуваачихнаа. 10-д хувааж дууслаа. Одоо харин хүртвэр ба хуваараа 3-д хуваая. Ингээд энэ нь 1 болж, энэ нь бас 1 болно. Хуваард 1 үлдээж, харин хүртвэрт 1-ийн араас 1 2 3 4
5 тэгтэй тоо гарлаа. Ийхүү энэ нь нэгийн араас 1 2 3 4 5 тэгтэй тоо буюу 100 мянга юм байна. Одоо харин хоёулангийн шинжлэх ухааны бичгэлд оруулж байгаа хуваая. Үүнийг энд ахаад бичээдгий. 3-ыг үржих нь 10-9 зэргийг хуваах нь 30 мянга буюу тэр нь өөрөөр хэлбэл 3-ыг үржүүлэх нь 10-ын за 1 2 3 4 тэгтэй гэхээр 3-ыг үржих нь 10-ын 4 зэрэг гэсэн үг. Эсвэл өөрөөр хэлэх юм бол 3-ын ард 4 орон байгаа. 1 2 3 4. Иймээс 3-ыг үржих нь 10-ын 4 зэрэг болж байгаа юм. Ингээд 3-ыг 3-т хуваахаар энэ нь хэлбэрчлэгдэн 3-ыг хуваах нь 3 1 гарна. Тэгээд 10-ын 9 зэргийг хуваах нь 10-ын 4 зэрэг гэдэг нь өөрөөр хэлбэл 10-ын 9-өөс хасах нь 4 буюу 10-ын 5 зэрэг болно. Иймээс 1-ийг үржих нь 10-ын 5 зэрэг болж байна. Ахаад л энэ нь 1-ийн араас 5 тэгтэй тоо буюу үндсэндээ энэ нь 100 мянга гэсэнтэй адилхан байна. Ийхүү энэ тоо нь 100 мянгаас 30 мянга дахин их юм байна.